Гүн авгууд их сонь авгтай. Манайх жишээлбэл боржогоон байхгүй. Тийм манай нөхөр болохоор сартуул авахтай. Сартуулыг сонсч ирсэн. Сартуул гэж одоо захны хойд улсын наадлын сумууд чинь сартуул гэдэг тийм. За тэр авартай ш манай нөхөр ихгүй. Овгод ингээд ярьж байгаа бичиж байгаа хооронгууд өнөөдрийн одоо 930-ийн зочноо танилцуулъя. За өнөөдөр бидний дунд тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад мөнх эрдэнэ хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өглөөний мэндийг хүргье. За өглөөний мэнд. За баярлалаа. Намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэнд бас энэ өглөөний мэндийг хүргье. За мөн FM сонсож байгаа нийт сонсогч нартаа бас энэ өглөөний мэндийг хүргье. За одоо хичээл сургууль эхэлсэн одоо та нарын маань ажил бүр илүү их болсон бах та тийм ээ. Ер нь би сая өглөө ингээд гэрээсээ гараад наашаа ирэх хооронд хөдөлгөөн болвол эрс нэмэгдсэн биш. Тэр тусмаа хүүхдүүд чинь хичээл сургуульдаа яарж явах гүдэг те. Тэгээ тэдний ч одоо ингээд яг цагаан шугам дээр яг ингээд гарч дуустал нь хүлээ зогсоход бас урдныхаас удаан болсон биш. Тэгнь. Ингэсэн сонсогч танд би нэг чухал юм мэдээ дуулах шаардлагатай. Өчигдөр би одоо энийг дуулахгүй өнөөдөр ингээд сюрприз задлах гэжсэн учраас нэлээд төвчиж дуугаа өнгөрөөсөн. Өнөөдөр ингээд та бүхэнд нэг чухал үйл ажиллагааг та бүхэнд одоо хөдөлгөөн гэх юм уу да тий эхлүүлж байгааг та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн манай 9 зочин маань ч бас энэтэй холбоотой. Тэгэхээр 930-ын маань 9 сарын 30 болгонд бид нар онцгой ямар нэгэн хөтөлбөр хийдэг. Энэ хөтөлбөр маань нийгэмд ямар нэгэн байдлаар ачтаа тусдаа ирээдүйдээ цаашдаа өвлөгдөөд явах хэмжээний тийм хөтөлбөр хийхийг бид нар зорддог байгаа. За тэгэхээр энэ жилийн маань ураа энэ жилийн цаашдаа бүтэн жилийн туршид бид нар амьсгалын яри энийг хүмүүст ухуулан ойлгуулъя, урайлъя, хүмүүсийг аль болох олноор нь нэгтгэе гэсэн нэг том урайн дотор бид нэгдэж байгаа маа. Энэ ураа болохоор гэрлээ асаая гэдэг тийм ураатай юм. Тэгэхээр яг энэ урайгаа бид нар яаж тодорхойлсон бэ гэхээр жоохон хөгжилтэй юм шиг эсвэл одоо хүүхдүүдэд илүү онцгой сонирхолтой байх үүднээс бас бид нар хүүхэд гүйчих үедээ гэрлээ асаа гэдэг тийм урайн дотор нэгдэж байгаа. Тэгэхээр энэ араа замын хөдөлгөөн угаасаа хүн амын нягтрал нэмэгдэж байгаа, машины тоо нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг төрөний бөглөрл гэдэг асуудлын хажуугаар хамгийн том бидний хийж чадах юм юу вэ гэхээр хүүхдийн аюулгүй байдлын төлөө бид нар тодорхой зүйлсүүдийг хийж чадах юм байна. Манай сонсогч нар нэгдэж чадвал. За тэгээд сонсогч нар маань 90 тойрныхоо хүмүүс шаардлага тавих эсвэл анхаарлан хэлж урайлснараа энэ боломжийг бий болгож байгаа юм байна. Тэгэхээр өнөөдрийн бидний энэ үйл ажиллагааг бас яагаад эхлэх ёстой шалтгааны тухай бид нар танилцуулахаар бид нар мөнх эрдэнэтэйгээ ярилцахаар өнөөдөр бэлдсэн. Тэгэхээр мөнх эрдэнэс хамгийн ихний асуулт. Яагаад бид нар хүүхдийн төлөө бид нар ингэж нэгдэх ёстой юм бэ? Ийм шаардлага юу байгаа вэ? За тэгэхээр зам тээврийн осол гэдэг маань өөрөө их тийм сонь зүйлтэй. Яг одоо яг байгалийн аим шиг бол цас орох хэвээр, тэгээ зуудуулбал болно. Эсвэл саяных шиг ковид-19 хүчин гарч ирвэл ингээд тэр бол нэг давагдчихгүй хүчин зүйл болол дэлхийн нийтээр ингээд хүмүүс өвдгөл одоо ган гачгаас болоод хүмүүс энэ тэнд өсгөл ингээд явж шít. Гэтэл зам тээврийн осол болохоор заавал болох ёстой зүйл бол биш. Зам тээврийн ослын улмаас нэгчгүй амнаас алдахгүй байх боломж байдаг. Гэтэл манай улсад одоо яг бүр нэг сүүлийн миний мэдж байгаагаар нэг сүүлийн 5 жилд бол нэг жилд дунджаар 50 гэдэг тоог бол дунджаар хүүхдийн нас баралтын тоо гэдэг ойлгогдсон. Сүүлийн нэглээ хэдэн жил өрн дунджаар 50, за заримдаа 50-аас дээш гарна, зарим жил 50-аас доош ордог. Тэгтээ өрн бол алтан дунд чинь 50 байгаад байдаг. Тэгэхээр жил болгон 50 хүүхд амнаас алдна гэдэг нь ерөнхий боловсролын сургуулийн нэг анги. За бараг нэг анги. За нийслэлд бол нэг анги тий хөдөө орнос бараг 2 анги хүүхд харамсалтайгаар жам бусаар ингээм амнаас алдаж байгаа тоо. За энэ бол амнаас алдаад ингээ явчих. Гимтэж бэрцсэн тоо гэхээр бүр их тоо гарч. Их тоо гарч. За би таад нэг жишээ болгоод өнгөрсөн жилийн тооронтой хэлээ л да. Өнгөрсөн он гэхэд болсон хэмжээнд 53 хүүхд зам тээвэр ослол улмаас амиа алдаад 900 хүүхд гимтэж ирсэн. 53 амнаас алдсан хүүхдийн маань 50 нь хөдөө орон нутгийн замд 3 нийслэл Улаанбаатар хотод. За тэгээд нийслэл Улаанбаатар хотод бол хүүхэд яагаад ямар байдлаар зам тээвэр ослол өртдөг вэ гэхээр явган шилбэрээр аль эсвэл ундаг дуугаартай явж байгаа. За хөдөө орон нутагт болохоор зүгээр л аав ээжийн машин дотор сууж явж байгаа л аав ээж нь ослол гаргахаар нөгөө хамгаалах суудлал байхгүй явж идэг. Бүс хөслөлөөгүй явж идэг. Бид нар хүүхдээ машиныхаа хойно орцож өгөөд унтуулаа явж идэг. Ингээд эцэг эхийн хайхрамжгүй байдал асуулаад анаас алддаг. Дээр нь хөдөө орон нутгийн насан туршаагүй туршлагагүй хүүхдэд мотоцикл унтдаг. Тэгээд
мотоциклтай явж байгаад осол аваар гаргадаг. Эхний удаадаа бараг цагдаагаас нуудаг тий. Бүр гимтэж бэртээ тухайн алдаад хөл гарна хугарсан бол цагдаа эмнэлгээр өнөхөөс ш бараг унаад нэг нэг жоохон шалбарцсан тий. Эсвэл нэг гар хөлн хөнгөн гимтсэн байгаа тохиолдол бараг гэр орнороо нөгөө мэдээ хараа гарна хар цагаараа шавшиж байгаа гэдэг ингээ явж байгаа жишээнүүд хөл гарын боогоо тийм ээ. Өөрсдөө Өөрсдөө арга хэмжээ аваад. тийм. Тэгэхээр бид бүхэн ерөөсөө хамгийн ихний ээлжинд бол хүүхдийн амнаас эрүүл мэндийн амар чухал зүйл байдаг учраас хүүхдийг цамтойроо осолт өртүүлэх байхад хамгийн чухал үүргийг бол эцэг их астраа хамгаалах гэсэн хүлээж байгаа. Дээр нь бид одоо жолооч хүмүүс маань өөрөө маш сайн. Тэр зүүн нийслэл Улаанбаатар хотод ядаж явган хүний гацагддаг тэмдгийг хараад хурц харуулагчийг бодорд. Яг үнэ. Явган хүний гацгал нэг цэнхэр хүн алхаж байгаа нэг тэмдэг байгаа гэдэг. Тий. Очоод хурдаа хасаад хоёр талаар хөөхт хүүч нүгдийг хардаг. За сургууль орчмын бүсгээр нэг тэмдэг байгаа тийм. Тэр тэмдэг маань байгаа газарт жолооч хүн 20 км/цаг хурдтай хөстөд. Төр зогсохыг хоригддаг. 20 км/цаг хурдтай гүйц төр төлөлтүүд хийхийг хоригддаг. Тухайн хэсгээр хүүхэд гарч их эрсдэлтэй шүү гэдгийг анхааруулад сургууль орчмын бүс гэдэг тэмдгийг сургуулийн хоёр орчинд тавьчихдаг. Дөрмөндөө тийм байгаа штэ. Тийм дөрмөн дээр байна. Өнөөдөр өчигдөр одоо ингээд та бүхэн анзаарах юм бол өглөө хүүхдүүдэд хичээл сургуультай хөрвүүлж өгөхөд цагтаа ялх багш нэмэгдлэр гараад Тэгсэн байлаа арай. За тэгэхээр энтэй холбогдуулахад нийслэл Улаанбаатар хотод за миний яг тоог нь бас нэрэн сайн санахгүй 300 орчим сургууль за 500 гаруй цэцэрлэг одоо өчигдрөөс эхлээд үйл ажиллагаа эхэлсэн. За үүнтэй холбогдуулаад нийслэлийн Улаанбаатар хотын ерөн замын хөдөлгөөнийг өдөр болгоныг 230 орчим цагтаа ял багжуул зохицуулдаг бие дээр талаар. За тэгээд хэлж шалгалт хийдэг. Үүн дээр нэмэгдлэр дахиад 160 орчим цагтаа ял багжуул. Яг төв зам 400. төв зам дагуу одоо хүүхдүүд хөдөлгөөн ихтэй байгаа сургууль цэцэрлэгүүд төр цагтаа ял багждаг ингээд. Хичээл сургууль чигдэртэл тий эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хичээл сургуульд зөөгөөд аюул ослогоо оруулах хүүхдээ аюулгүй байдлыг хангах. За нэгдүгээр игнэн дээр машин тавиулаад цоомол төвчр саатал бий болгочихгүй байх. Нөгөө машин дундор хүүхдүүд гарч ирээд хосол аваар гарахгүй байх гэдэг. Нэмэгдлэр аль багш нар ажиллаж чинь дээр нь нөгөө скул полицийг ажилладаг хүмүүс ажилуулад нэлээд хөвшсөн. Нийслэлийн боловсролын газартай хамтраад бид бүхэн бас 29-ний өдөр нийслэлийн 300 орчим сургуулийн нийгмийн ажилтан бол хүүхд хамгаалал хариуцсан багш нарт бид нар бас бяцхан сургуультаар нөгөө скул полиц ажилуулах чиглэлээр цааш энэ жил анзаарвал скул полиц маань нэг урт штэ мод талцсан байна. Өө тийм гэсэн арай. Болтол ингэ зогхгүй. Өмнө ингэ скул полиц зам дээр зогсон штэ. Тэгэхээр ингээд хүүхдүүд зам гарах гэдэг юм уу ингээд хөцөөгчүүд зам гарах гэж бодлоо скул полиц нь өөрхий ингээд нэгдүгээр өнөр баг өөрөө өсөж ороод Өөрөө яг тэгдэг шүү. Шийст ингээд зогсоох гол тий. Зогсчооч гэдэг нөгөөдүүд нь цагтаа биш болох дээр дайраал тий. Энэ жилээс бид бүхэн тэр зүйлээс нэг жоохон жижигхэн инновац шингээгээд нөгөөдгөндөө урт шигээд өсөн метр 80. Тэгээ ингээд замын ажиутал дээр хөвөн дээр зогсчоо буулахад нэг нэг бол бүтэн хаач. Тэгэхээр одоо ерөнхийдөө скул полиц хоёр ажиллаж байгаа учраас хоёулаа зэрэг хаачих. Тухайн тэр сургууль орчмын бүсэг дээр бол скул полиц байгаа газарт хүүхд аюулгүй замдлан гарах болцоо одоо байна. Одоогийн байдлаар 1500 орчим скул полиц өдөр бол ингэ ээжлээд гарч байгаа бас. Тэр хүүхдээ аюулгүй байдал дээр бид бүхэн гээд маш хичээгээд байна те. Яг одоо тэгэхээр бид нарт зоохон дэмжлэг үзүүлж жолооч хүмүүс жоох хичээгээд байх шаардлага. За яг наадах. Ерөөсөө арай замын хөдөлгөөнд явган оролцож байгаа эцэг эхчүүд ингээ хүүхдээ хөдлөх мөтлөх энэ төр гээд энийг бид нар ярина угаасаа. Одоо бүр 9 сарын 30 хүртэл бид нар ярих хугацаа зөндөө байна. Гэхдээ одоо өнөөдөр бол ялангуяа онцгойлоод жолооч бид нар бол насанд хүрчтэй байхгүй юу? Бид нар одоо тодорхой хэмжээнд бидний тархины одоо тэр эд эсүүд бүгд одоо төлжөөд одоо ургаад гүйцсэн шүү дээ. Хүүхдүүд бол тэгэхээр хүүхдүүд бол одоохондоо яг хүүхдээрээ байгаа дөнгөж өсөж яваа. Аюулыг төдий чиний ойлгохгүй байгаа. Тийм учраас хүүхдүүд зам харагдвал онгорхоо байгаа юм шиг санагдвал мань хүүхдүүд шууд гүгээд гарна. Яг энийг нь бид нар тооцоолоод хүүхэд гүйчих үедээ гэдэг байгаа байхгүй юу? Тийм учраас хүүхэд гүйчнэ гэдэг тийм сонортой, тийм сэрэмжтэй байгаарай. Одоо манайхан ч нэг юм бүглэрэл дотор зогсоод нэг жоохон залхаад жоохон нэгдгээр л авчиад гიშгчих гээд идэг штэ. Жоохон бодороо анхааралтай байгаарай. Ялангуяа бас нэг юм байлээ. Гацтай газар ингээд нэгдүгээр игнийний машин хурдаас харуулж яхад хоёрдугаар игнийний машин хурд нэмээд идэг штэ. Энэ ерөөсө болохгүй юм. Тэр яг осол гарах шалтгаан болдог баг тийм штэ харин. Яг хажуудлын машин хурдаа хассан л бол дагаал хасах гэдгийг юм мэдэхгүй юм. Тэгвэл бол зам дээр
тэр машины ардаас хүүхэд гүгээ гараад тэрэд оройтсон байт. Тэр нэг оройт тэр нэг юу дэ торомс моромс авахтай холбоотой нэг техникийн нэг юм гоё юм яриадсан юм аа манай. Саяны нэг зэрэгцээ инээ шүү дээ. Нэг чиглэлтэй нэг талтаа одоо манайх чинь зарим зам дээр 3 игнэ, заримдаа 2 игнэтэй замууд байна. Нэг тал руу явдаг. Тэгэхээр замын үлгэн дүрм дээр бас заагаад өгсөн мэт. Ерөөсөө зэрэгцээ инээний тээвэр хэсэл хурдаа хасчвал дагаад хурдаа хасах. Тэр нь өөрөө явгууны гарцсан дээр байхгүй. Замын үлгэн дүрмийн 16-гийн 1 гээд заалтан дээр явгууны гарц руу төхөж ирсэн бол жолооч хурдаа хасах. Би түрүү хэлээд шүү дээ. Харин явган хүний тэр нэг цэнхэр тэмдгий бүгдээрээ мэднэ. Тэрийг бас нэг дотроо нэг замын гэрлэн тохионы улаан тэмдэг шиг бас тэр нэг ойлгож хэрэгтэй жолооч. Тэр гарцсан дээр заавал хүүхдхгүй насан турш хүн хүртэл явж байгаа. Тэгээд зэрэгцэх тухайн явгууны гарцсан дээр дөхөөд ирэхээр таны зэрэгцээ инээ нэгдүгээр нэг ч юм уу скул та нэгдүгээр нэгээр явж итэл хоёрдугаар нэг гуравдугаар нэг машин хурдаа хасмал та дагаалгах гэсэн. Яа ямар ч тохиолдол дүрэн бол та зэрэгцээ инээр одоо бол энэ чи гүйцэх үйлдэл байхгүй. Гүйцэх үйлдэлийг хурд явгууны гарцсан дээр одоо нэг 90 зебра зураасан дээр ерөөс хийж болох. хийхийг бүр тас хориглоно. Хамгийн энгийнээр. Энийг бол алидийн хуулинд хоригдсан. Гэхдээ манайхан ч нөгөө нэг зүрхэнд нь арай яг ингээ болоогүй ингээ бүрэлдээгүй ч юм уу те биднэрт ингээ сууж амжаагүй соёл ч юм уу байх шиг байна л да. Гэхдээ энийг одоо ингээ яс бахандаа хүртэл ингээ нэг сайхан өөрийнхөө ханд бичээд авчвал те явуулна. Туршил болгоод авчвал. Тэгээд нөгөө дараагийн нэг асуудал болохоор би яг ингээ хүүхдээ өргөж өгөх гээд явахаар мэддэг байхгүй юу. Яг нөгөө сургуулийн орчимд гарцаагаа зогссон нөгөө анхааруулах дохиог гэрлэн нөгөө тэмдгийг ингээ хаагаа зогссон. Тэгэхээр арын машин яалтж байхгүй хажуугаар нөгөө машиныг тойрч гарахын тулд нэг юм аваар осол хийчих гээд байгаа юм шиг сургуулийн орчинд харагдаад байгаа. Тэгэхээр тэр сургуулийн орчинд битгий зогсооч, төр зогсолтыг битгий хийгээч гэж эцэг эхчүүд жолооч нартаа бас хэлмээр санагдаад байгаа. Нэгдүгээр хоёр дахь асуудал гэх юм бол гарцсан дээр хүн явж байхад зам тавиад өгөхөр арын машин гэрэл тохио өгөөд сигнал даадах юм. Тэрийгээ бас болоосоо. Чи тэр зогсоодсон тэр юм уу? Зогсон шүү дээ. За яг зогсоодсон юм байна шүү дээ. Тэгэхээр тэр зөв те. Тэгээд нөгөө нэг сандруу хүмүүс байна те нөгөө хүүхнүүд бид нарыг бас сандруулт гэдгийг штэ ирчүүд. Тэгэл тэд нар чинь нөгөө хаас торомзоо андуурах ч юм уу, угсгийж явах ч юм уу гарцсан дээр ингээд аваар осол хийчих гээд байгаа юм шиг харагдаад байгаа. Сая мөн адил ирж яхад ингээд яг хоёр гарцсан дээр явган зорчигч зам тавиал өгж яхад арын машин ингээд гэрэл тохио өгөөл байж чадаалаа байхгүй юу. Энэ дээр жоохон хүлээцтэй байвал. Энэ араа техникийн нэг юм байд юм бэлээ. Одоо нөгөө торомс одоо гიშгэх үед одоо баг оройтцсон байдаг тийм торомс гიშгэлтүүд зөндөө байд юм бэлээ. Мөнх эрдэнэс нэг орой шөнийн цагаар нэг аваар ослууд их гараад тэрний нэг техникийнх нь юмыг нэг ярьжсэн шүү дээ. Тэр тухайгаар нэг танилцуулаач. Тэрийг сонирхолтой санагдсан надад. Ярих гэсэн чинь сайн яг боломж гардгөө. Тэгэхээр ийм байгаа юм л та. Энэ зөвхөн хүүхэд гэлтгүүгээр нийслэл Улаанбаатар хотод одоо зам тээврийн ослын улмаас явган зорчиж өдөр болгон хамгийн багадаа 3 тий. Түүнээс дээш хүртэл мөргүүлж байгаа тохиолдлууд байдаг. За тэгээ нөгөө бидээ янз бүрийн гэмплээ хөнгөн хүн дэвтэр хүн зэргийн гэмплүүд авч байгаа. Зарим тохиол амнасаа алдчихаа хүртэл тохиолдлууд нийслэл Улаанбаатар хотод хөвчлийг явган зорчиж авах машин мөргүүлэх хэлбэр бүртгэгддэг. За тэгээд энэ дээр ослууд маань за цаг агаар улирлын үед авч үзэхээр бол өвлийн улирлт нэлээд их болцдог. 11 сараас 2 сарын хугацаанд одоо энгийн үеэсээ арай их бүртгэгдээд эхэлдэг. Үзэгдэх орчинтой хаалт. Тэгэнгүүт л энийг одоо яг нэлээд наривчлаа судлаад үзсэн чинь явган зорчигч хизээ хаана мөргүүлж ингээд үзэхээр нийслэл Улаанбаатар хотыг тойрсон гэр хорооллын дундуур тавьсан засмал замууд дээр мөргүүлж байгаа. За хизээ мөргүүлж ин гэхээр нөгөө харуу бүрүү буюу харанхуй усууд үзэгт орчин хязгаарлагдсан үедд мөргүүлж хэн мөргүүлж юм бэ гэдээ үзэхээр за хөвчлэн 18-аас 35 насны залуучууд. За тэгээд мөргүүлсэн хүмүүсийн ингээд үзэхээр хувцсны байдлыг үзсэн чинь дандаа харан гэх хэвээр. За тэгээд тэдгээр гэр хорооллыг ингээд гороолын дундуур байгаа зам дээр манай зам үлгэн дүрм засны дагуу жолооч хүн 60 км хүртэл цагийн уртаа авах зөвшөөрсөн. За тэгэхээр гэр хорооллын дундуур замч өөр хөдөлгөөн сэрэг өгдөг тий. Тэгэхээр 60-таа хүртэл авахгүй явчихна. Тэгээд 60 км цагийн уртаа авч байгаа машин 1 секундэд 16 м. Заавж гараа. 1 секундэд 16 м газар тулдаг. 16 м. Та 60 км цагийн хурдыг удаан гэж нийс Улаанбаатар ч удаан байна гэлээ. Хөдөө 80 км цаг удаан байна гэдэг тий. 80-таа явж байгаа машин 1 секунд 22 м газар тулдаг. 1 секунд 1 гэхэд 22 м. Тий. За тэгэнгүүт нөгөө хар бараа өнгийн хувцс чинь туршилтан дээр бас Орос улбаны хувцсууд хийсэн туршилт интернетээр одоо хүмүүс үзүү зөндөх баг. Хамгийн одоо гэгээлэг цагаан өнгийн хувцс шүү дээ тий. Машины ойрын гэрэл 55 м-д харагддаг шин. 55 м-д харагддаг. 55 м-д харагдан жолооч. Цагаан нь тэгэнгүүт одоо арай наашаага доошоо өнгөн жоохон буураад тод синкер тод болоо өнгийн хувцс бол
30-аас доош метр. Пүүх. За тэгвэл 55 секунд 55 м гэдэг чинь 60-таа явж байхад ерөөс 3 секундын дараа очоо мөргөх Тэгэх нь харин тийм. За 4 секундын. за Одоо энэ тэгсэн чинь сонирн нөгөө байна бид гэлээ. бүхний мөргүүлээд исэн хар бараа өнгийн хувцас өмссөн хар хөх хар өнгийн хувцас чинь машины ойрын гэрэлд 17 м зарагддаг шөнө. 17 ганцхан секунд. За Тэгэхээр ганцхан секунд байгаа байхгүй юу? Ерөөсөө шүн ингээд 60 км/цаг уртаа явж итэл машины чинь гэрэлд хүн ороод ирлээ та торомцог гიშглээ. Таны самбаачлах хугацаа гэж бас байгаа. Одоо самбаачлах хугацааг тайлбарч өгөх гэдэг. Та өчигдөр шүн 8 цаг унтаад амарцсан. Ямар нэгэн арх сөхтөрл гундаа зүйл хийгээгүй тархичийн ирүүл байгаа. Өвчин зовлон байхгүй. Та яг замаа хараад гарчин өрүүл дээр хөлчин педал дээр явахад таны самбаачлах хугацаа хамгийн хурдандаа 0.4 секунд гэдэг. Бас баг 1 секунд болчих гээд байгаа. 0.4 секунд гэдэг чинь за хагас секунд гэж үзэхэр чинь 16 метрийнхаа 8 метр та 8 явчих гэсэн үг. Зөвхөн та энэ хүн байна даа гэж Тоо ирүүл байсан гэж хэлсэн. За тэгээд дахиад машины бүрэн зогсолтын зам гэж яддаг. За тэр нь таны тоорсон систем ажиллана, дугуйнууд чинь замтайгаа барьцалтаад машины чинь хурд багасаад ингээ бүрэн зогсох. Энэ зайн хурд маань ерөн зай маань нийтдээ ойлцоо 2.5 секунд явчих машин бүрэн зогсоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг 16 метрээс гэтрээ авчаад Тийм байна. Баг заавар 30 м-ээр бол явсан чинь хурд нэгэ багасаад хурдтал багасаад авчаа тий. Тийм байна. Тэгэхээр нөгөө явган зорчиж явах хөө шүн мөргөөд шүрхчээддэг. А эсвэргээр нөгөө явган зорчиж нь ойртож ирж байгаа машиныг хардаг байхгүй. Тэгээ гарцсан дээр мөргөлж идэх. Ягаад гэм бол тэр машин гэрэлтэй вэ? Намаа харж ийн гэж бодчихдөг тий. Би гарцаар гарч байгаа юм чи энэ жолооч намаа харж байгаа. Надад зам тавиад өгчнөө гэж бодоод маш ихтгэлтэй зам руу ордог. Нөгөө жолооч нь яг өндөө 1 секундын өмнө л тулж ирээ хаадаг учраас хэдий цоромцоо гисэн ч хоцорч очих мөрөгчдөг ийм асуудал байдаг. Тэгээд нөгөө нэг 18-аас 35 насны залуучууд мөргүүлдэг юм гэдэг тэр байхгүй. Энэ жолооч намаа харж байгаа юм чинь гэсэн итгэл үнэмшилтэй ороод орчдөг. Нөгөө жолооч нь болохоор за хоосон зам байна да гэж давхай явж идэл гинт хүн гараад ирсэн. Тэгээд хоромцож орсон тэр мөрөгцсөн гэж цагтад мэдүүлэг өгдөг тий. Тэр жолоочин бол үнэ. Явган зорчиж чинь хэлж байгаа ч үнэ. Би гарцаар гараа явж ирсэн машин ирж ирсэн. Намаа хангалттай харцуулдаг гэж бодоод би гарсан. Гэтэл бодит байдал дээр ийм зүйл болоод энэс болоод ингээд явган зорчиж машин төмс огтлцоод мөргөлдөөд идэх асуудал байдаг. Энийг маш сайн ойлгох хэрэгтэй байна. За хүүхэд мөргүүлээд байгаа асуудал дээр би нэг зүйл хэлэх гээд. Прус за хамгийн төвөндөлөр нь хэлчихэл та тий. Прус 20 маркийн машин газраас таац хүртэл хэдэн сантиметр гэж бодож байна. юу метр гарантай. Метр гарантай байгаа да. Метр 50 юм уу? За үйлдвэр стандарт метр 49 юм байна. Тэр өндөр хичээ тий. Тийм байна. Тийм байна. За тэгвэл маадар хамгийн их байгаа чинь Брус маркийн машин гэж бодъё тий. 20 30 40 гэж бодчих. Метр 49 см-аас намхан нуруутай өгөхөд Брусийн хажуур гүйж гарч ирэхэд тухайн жолооч харагддаг. Тэр энэ амар чухал байгаа даахгүй. Тэгэхээр нөгөө нэг 10 хүртэлх насны хүүхдийг харгалц хөнгөөр битгий замын хөдөлгөөнд оролцуулаач гэдэг чинь өвдөөсөө л юм. Одоо нөгөө нэг байрнуудын дундуур нэгдүгээр машин тавьчихдаг тий. Тэгдэг. Машины цаагаар гүйж байгаа хүмүүс бол Машины жолоочдод дундуур- бүр харагдахгүй юм. Тэгэн гутал байрны дундуур нөгөө хорооллын дотор замд 20 км/цаг хүртэл тавьчихлаа шүү дээ. 20 км/цагийн хурдыг та ингээ бодоод үзтээ. Энэ бол ойролцоогоор 5.5 м толцдог. 1 секундэд. 5.5 м гэхэр чинь яг машины чинь хамар нуур дугуугаа гарч ирээд та сандраад юу үлээгээд бас нөгөө 0.4 секунд самбарч тоглож яйлаад тоон зогсчихэд л нөгөө хөхтэй тоошод гацдаг. Мөргөө гацдаг. Хүүхэд тусмаа мөргүүлэх хэсэг нь дээшигээ илүү аюултай ноцтой хэсэг рүүгээ одоо толгой одоо чэйжин хэсэгтээ мөргүүлэх магадлалууд гэсэн. Тэгээд эн чинь өөрөө хүүхдэд туслах гэмтэл нь их болно. Ингээл хаанаа бид нар айгүй чухал юм байгаа даахгүй тийм. Тэгээ яг гоо бид бүхэн ингээл одоо ингээл нэг тоо хэлээл за дүүч өнгөрсөн жил 900 хүүхэд байсан нэтрийгээд бүгдээр тоог бол яриад. Гэтэ яг нэг хосолд орсон одоо нэг хүүхэд нь гэмтсэн хүний ар гэрээр нь ингээд үзээ шалгаад ингээд сурчлаа авах юм бол тэр ялт маш их сэтгэл санааны охирол учиртай. Хөрөнгө мөнгөний одоо эмчилгээний зардал тэгээд тэр хүүхдийн ирээдүй магадгүй тэр айлын одоо тухайн амьдрал мөрөн оронгоор өргөдөг хүүхдийнхаа төлөө байраа зардаг, машинаа зардаг, эмчилгээний зардлуудаа гаргадаг. За тэгээд амьдрах орчин солигддог, сургууль нөөцлөгддөг, магадгүй хөгжлийн бэрхшээлтэй болох хүмүүс сурч ирсэн сургууль руу явдаг юм тэр нэг зам дээр осл гэдэг зүйлс бол нэг бүхэл бүтэн нэг амьд үлдлээж гисэн хүмүүний ирээдүй маш ихээр өөрчлөгдөх байхгүй. Тэгэл сэтгэл санаанаас ахуулаад найз нөхөрлөл нүртэл яах вэ гэд ингэж бодохоор эцэгчүүд бид бүхэн хариуцлага маш их өндөржүүлэх хэрэгтэй. Ерөөсөө 10 хүртэлх насны хүүхдийг сургууль руу хөргөж өгөхдөө ганцаар ингэ явдаг тийм. 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнтэй болж өгдөг залтан тэр.
За тэгэн гутал манайхан харгалзна гэдэг дээр нэг алдаа гаргана. За ямар Харгалзна гэдэг маань аав нь уцаа ингээл барайл юм яриад хүүхдэн дэрэгд маруулж идэл зэрэгцээ алхаж байгаа үйлчлийг харгалзна гэхгүй. Харгалзна гэдэг маань та хүүхдээ биесээ салахгүйгээр хөтлөх, тэрвэрх, үүрэх тий. Бүр жоох хүүхдүүд тэрэн дээр суулгаад түрээ явах. Нэгснээр та үйл хийх хүүхчин дагаад үйл хийгээд одоо биесээ салахгүй авч явж байгаа үйлчлийг харгалзах гэдэг. Аав нь зарим гэдэг явж идэл хоёлаа гарцаар гарч идэл машин уртаа сигналууд ороход аав нь насан турш рефлексээр хойш өсөрч нь хүүхдүүд байрлал зогсоод үлдчихэж. эсвэл урагшааг Эсвэл цочоод урагшаа. арай өөр үйлдэл. Нэг ёсондоо тэр хоёр хүний туршлага, биеийн байдал, сэтгэн бодох чадвар нь хоёр өөр учраас хоёр өөр зүг рүү үүдэх магадлалтай. Аав нь бол арай аюулгүй байдлаа хангаа хөдөлж чинь хүүхэд нь үлдчихсэн гэсэн юм. Тиймэрхүү Айгүй чухал юм биш үү нэрээ. тэгэхээр биесээ салахгүй гэдэг зүйл төр манайх алдаад байдаг. Хүүхдийн хөдөлгөөн маш хурдсан. Facebook дээр хөрх хөрхөмшлүүд яваад идсэн нэг жоох хүүхдүүд Хамгийн хурдан гар гээл тий. Яг тэр шиг хүүхдийн хөл бас хамгийн хурд үл байхгүй. Ерөөсөө хүй хай ихийн зургуул 3 4 алхаад биенээс алаа авчихна. Тийм. За тэр сум эмээ өөтөг явж байгаа хүүхдүүд бол нэг гарцсан дээр Өвөө бол бүр гүцэхгүй шүү дээ. эмээ өвөө нь явууны гарцаар айжуу 50 гартал гүгэл өвчин эсрэг урслаж байгаа юм шиг яачих юм бэ. Тэр иймэрхүү байдал тэр бас нэлээдгүй анхаарал хандуулж 10 хүртэлх насны хүүхдүүд тэр бид бүхэн фокуслах юм шаардлагатай. Бас нэг хүүхд өртөөд байгаа харамсалтай хүн болгон мэдэх ёстой нэг зүйл. За тэр зүйл ч хөдөө орон нутагт бүртгэж идэх асуудал байдаг. Хөдөлгөөн эхлэхдээ машины ойрхон тоглож байгаа хүүхдүүдийг дайрцсан. Артлаа хартгүй тий. Машинд чинь сохор бус гэж маш их болон өдөр. Харин тэгдэг те. Харагдгүй. Тийм. Одоо би энэ уцыг машин гэдэг үзэл чи та хэд ойлгох харж байгаа. Машины хамар доо бид нар урталтаас мангар тун сэлтэн шилтэй тий. Тэгдэг. Хамар дураа хүүхдүүд бид нар яагаад харж байдаг. Яг тэр капотон доор байгаа хүүхдийг бол анзаарахгүй харагдахгүй. Хамарны доор. Машины уртлын номер тэр гялгарын маар тоглоод сууж байгаа хүүхдийг харахгүй дайр авчихдаг. Миний мэдж байгаагаар одоо аймаг юу нь хэлээ яг хөө тий. Миний мэдж байгаагаар цагаан сараар аавтайгаа золох гээд хоёр машинтай 2 3 гэр бүл ирээд хөдөө аавындаа золгочод гараа явсан чинь 4 настай хүүхд машинд нь байхгүйсэн. Нөгөө машин хөдлөө явцсан. Нөгөө машин дотор хүүхдүүдэд тоглоо явцсан мэн гэд хөдлөө явахдаа яг хамар доор байсан өөрийнхөө 4 настай хүүхдэд яриад. Өө яасан. Цагаан сар өдөр тий. Харамсалтай. Энэ бол маш харамсалтай гоц. Энэ бол яг манай улсад бол жилд ингээд нэг хамгийн багтаа бас нэг 4 5 бүртгэжээд идэг. Зарим жилдээ 7 8 бүртгэжээд идэг хослын хэлбэр واخгүй. За тэгээд хойдолд ухрын камер үйдэг тийм машин. Тэгдэг. Тий. Ухрын камер үйдэгсэн камерны доор нуугдаа суцсан хүүхд. Доотлолт бас суцсан хүүхдийг харддаг. Камерны хажуу талд жолооч хэсэг талын дугуйны харалтай хойдолтой хүүхдийг харддаг. За хоёр талд толь байгаа ч гэсэн толны доор суцсан хүүхдийг Хардггүй тий. өрүүлээд дараад гарчдаг хүүхдтэй хүн. Ухрахтаа өрүүлээд дараад иргэдэн штэ. Тий. Тэгтээ хойдолдоо тоглож байгаа хүүхдийг харддаг. Иймэрхүү байдлаар бага насны хүүхдүүдийг бас Сохор бүсүүдийг машиндаа суухдаа ер нь анзаарах хэрэгтэй юм байна тий. тэгэхээр эдгээр ослууд минь нэлээд осол дээр очиод шалтгаанууд нь зүр миний хувийн бодлоор байхгүй. Одоо би хөдөө ажиллаж байхад бас нэг залуу портертой 20 канистраа 5 6 канистраа ус гэртээ оруулж ирэл юулээл нэг бүдүүн залуу айхалж өглөөл гарч ирэл эдэн канистраа машин дээр шидэл машина хөдөлгөөл ухрахад 3 настай хүүхдэд ярьж байгаа байхгүй. Тэр залуу яасан мэхээр гэрийнхаа яг үүдэнд портер авчир тавьчихсан. Тэгэл хамгийн усаа зөгөөл гараал машиныг ерөөсө тойрч харах юм байхгүй. Гэрийн хаалга машины хаалга онголцсон. Тэгэхээр машины ерөн тойрныг харах. Яа. Тэгэн гол түрүүний миний хэлсэн тэр хүүхдэд яриад өнгөрчдөг хүн ч гэсэн хашааны хаалгыг онгоолол машины хаалга татсан. Ерөөсө машины ерөн тойрныг харах боломж байхгүй. Тэгэхээр хөдөө очихоор хотоос орсон гоё ганган машиныг хөгдөө байгаа хүүхдүүд чинь тэр машины номер дээр байгаа никл микл бусад юмнуудыг тоглож идэг. Машиныг гэрийн хаалганаас хашааны хаалганаас олж авах хэрэгтэй. Дорож 20 метрийн цаанд тавьчих юм бол бид бүхэн ингээд өргөн фокусор машиныхаа наадал цаадлыг бүгдийг хартчихээн. А бүр ядаж тойрохгүй маа тийм тойрлоо мөхөд холоос хартчихж байгаа байхгүй. Тэгэхгүй бол нэг хаалга хаагаад нөгөө хаалга онгоолж байгаа хизээж машиныг тойрч шалгахгүй. Уг нь бол манай улсын зам үйлгийн дүрм дээр бол жолооч хөдөлгөөн эхлэхээс өмнө тээвэр ихсэл иргэн төрний биеэр шалгасан байх шүү дээ. Дөрвөн залт байдаг. Ийм учраас нөгөө ослоо гаргалагч жолооч хүн буруудна л да. Тэгээд бид нар шалгахын тулд жоохон нөгөө хандлага өөрчлөлт машина зайтай тавьчих. Нөгөө морины жил нэг хол байдсан шүү. Тэр шил машина зайтай л тавьчих хэрэгтэй байхгүй. Тэгэхэд бид нар машин руу гараад алхахад бол эргэн тойронд байгаа хүүхдийг хангалттай харж байна.
Тэгэхгүй нэг хаалга хагаад нөгөө хаалга онгоолж юм бол харахгүй. Яг иймэрхүү тохиолдлуудаар л хүүхдүүдийн амнаас хохирож байгаа юм бол. Би За тэгээ найруулагч маань нэг бичлэг үзүүлэе гэж байна. тийм манай тээврийн цагдаагийн хэлцээс хэдэн жилийн өмнө нэг сонирхолтой бичлэг хийсэн байсан. Тэгэхээр энэ бас зам тээврийн ослоос сэргийлэх тухай нэг тийм сонирхолтой сургамжтай бичлэг байгаа. Энийг хамтдаа үзсгээд ярилцлагаар үргэлжлүүлцгээе. Жил зам тээвэр ослын улмаас 600 гаруй хүний амнаас хохирдог. Хүүх тийм их үү юм. Та энэ хэд тоглосоо гэж бодож байна? Ядаж 10 дахин буурсаа л гэж бодож байна. 10 дахин гэдэг чинь 60 гэсэн үг үү? Хэдгээр 60 хүн байвал яах вэ? Энд чинь миний гэр бүл дандаа ойр дотны хүмүүс шүү дээ. Та энэ тан дээр итгэлтэй байна уу? Хагуг. Бүр энэ тотыг байх хэрэгтэй. Хинчээстэй Янз эвгүй юугаас бичлэг биш те 600 хүүхдээр ядаж энэ одоо 90% буурлаа гэж бодоход 10% гээл тэгэхэд те манай гэр бүлийн тэр чигээрээ байхгүй юм шүү дээ. харин бас хэцүү таагааз. Би нэг сая нэг сонирхолтой статистикс гаргаад энэ жилийн эхний 7 сарын тоо мэдээ гарахгүй юу? Зам тээврийн ослын улмаас гэмтсэн үний тоо гарч ирсэн байхгүй хүүхэд насан турш хүмүүс бүгд нийлээд. Тэгсэн чинь 2294 хүн болж байгаа. Тэгсэн чинь би 2294 хүн зөвхөн 7 сарын хугацаанд зам тээврийн ослоос гэмтсэн мэн тэр дотор чинь за хөнгөн гэмтэж шүргээд мөргөлцсөн байгаа. Тэгээ бүр хүнд гэмтсэн эдэрхтэйгээс хүртэл хатж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тийм. Амь насаа алдаагүй гэс наашаа бүгд өгс. Тэгсэн чинь 2000 хүнээс цөөхөн хүн амтаа сум Монгол улсын хэмжээнд 58 сум байдаг гэсэн статистик тоо. Сумын төвд нь 2000-аас цөөхөн хүн ам байдаг. 58 сум байдаг. Тэгэхээр чинь бүхэлдээ одоо нэг сумын иргэд тэр чирээ зам тээврийн хос төртсөн байхаа юм шиг тийм их тоо мэдээ. Эхний 7 сарын байдлаар гарсан байна л да. Жил дуусааг байгаа шүү дээ, тий. Тийм жил дуусаагүй. Одоо тэгчин эхний 7 сарын төгрөг ардан дахиад 5 сар байна тий. Тэгэхээр зам тээврийн хослыг бүгдээр тэг болох боломж байгаа. Гэхдээ тэг болохын тулд нэлээд хүч хөдөлмөр хүн болгоно шаардна. Жолооч болгоноос хариуцлага шаардна. Одоо ерөн бол манай урьдчилан сэргийлэх хэлцээс бол саяны хийсэн контенттой адилхан. Ерөн бол тээврийн цагдаа албанаас хүн руугаа чиглэсэн, зам руугаа чиглэсэн, за автомашин руугаа чиглэсэн гэдэг хэлцэлцүүд өөр чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлуудыг хийдэг. Манай хэлцээс бол яг хүн руугаа чиглэсэн ажлуудыг хийдэг. За сүүлийн хоногт бол бид бүхэн бол сургалтыг бас нэлээдгүй орж байгаа. За тэгвэл бол манайхан чинь хууль эрх зүйч хангахаар би одоо жоохон сэтгүүл хүүхдээсээ жоохон хазаах гэдэг шүү. Хууль эрх зүйч хангахаар бас арцсангуу бас нэг өөр эерэгт хандлага гарч ирсэн. Яг тэгвэл одоо тав хүн гэж байгаа согтуугаар тэрвэрч болоод зөрчил чангарсан тий. Тэгсэн. Хариуцлага маань нэмэгдсэн. Тэгсэн чинь өмнөх жилээс согтуугаар тэрвэрч болоод зүүнний тоо 60 хүртэл хуваар буурсан. Оо болж штэ тий. 60 хүртэл хуваар буурсан. Согтуугаар тэрвэрч болоодсны холмос одоо хүний амьд зөвлөмж учруулсан хохирол бас тодорхой хэмжээр буурсан байна. Тэгэхээр хариуцлагыг бас өндөржүүлэн нөгөө нэг манай монголчууд нэг тийм жоохон чангалуулж ижил ухаардаг гэдэг шиг тий. Жоохон хатуугаараар жоохон чанга үйж ижил бүгдээрээ сахилгатай байх юм шиг байгаа гэдэг. Уг нь бол заавал цагдаа ингээд зам дээр гараад жолооч зингэх ёстой, жолооч дөрмөр их ёстой, жолооч гэрлэр их ёстой гэж замын цагдаа тэгээд тахгүй зүгээр хүн болгон ухамсараараа за би дөрмөрөл ингээд явчих, дөрөм засныхаа дав ингээд явчих гэдэг бол заавал зам дээр болох. Харин жолооч болгон орон нутгийн замд нагтаа би ингээд би сая аяллаар явчихад ирсэн юм л та. Би 80 км цагийн уртаа яваад болоод тахад миний айд зур заавал тийм уртаа төгөж гараад байгаа. Шаарлах байхгүй. тийм. Нагтаа явах ёстой гэдэг хатал. Нагтаа явах секунд 22 м газар тулж байгаа шүү дээ. Бид хэлсэн тий.
Тэгтэл 100-аа 120-таа явж байгаа тохиолдол байна. Энэс шиг болоо нэг хосол гараад идэв. Одоо нэг хамгаалах бус шүү дээ. Хамгаалах бус гэдэг зүйл хурд хоёр хоорондоо юм. Урван амралт байхгүй. Харилцан амралт байдаг. Хамгаалах бус 80 км/цагийн уртаа байгаа тохиолдолд ур судалж сууж байгаа хүнийг хослын үед хамгаалж чадна. 50-аас 60% хамгаалж чадна. Ур судалж сууж. 50-аас 60%. Хойд судалж сууж байгаа хүнийг 70-аас 80% хүртэл хамгаалж чадна. 80 км/цаг уртаа явж байгаа тохиолдолд. Та хэрвээ эртээ явжвал тэр хувь чинь доош хобоно. Та 100-таа явжвал 20 хүртэл хувьд таны амнаас хамгаална гэсэн. 100 тохиолдлын 25 тохиолдлын нэгд нь таны амнаас 100-таа явж хамгаална. 120-тоо бол та 20 давхар бүс үүсэл амнаас чи хамгаалж чадахгүй. Тэгэхээр хурд бус хоёр чинь ингээд хоорондоо харилцан амралтай учраас тэр бүс гэдэг зүйлийн таны амнаас хамгаалж чадах хамгийн боломжтой хурд чинь 80 км/цаг. Дээр нөгөөс хамгаалчлах хурд буюу та секунд 22 м газрыг харж байгаад хөдөө нутагт явж байгаа зам дээр нух гараад ирлээ, аюул саад гараад ирлээ, эвдэрсэн машин гараад ирлээ. Түүнийг мөрөхгүй шүрэхгүй зогсоох боломжтой хурд чинь 80 км/цаг байхгүй. За тэр цусмаа шөнийн цагаар явж идэг гинтийн гараад ирлээ. Нөгөө таны холын гэрэл чинь 150 орчим метр тусдаг, ойрын гэрэл чинь 60 орчим метр газар тусч идэг байхгүй. Тэгэхээр 60 орчим хөрч 3 секундын дотор машинаа бүрэн зогсоох боломжтой хурд чинь Тийм байна. 80 км/цаг гэсэн үг байхгүй. Энийг манайхаа ойлгохгүй л нэг машиныг тий математик тийм үндслэлтэй юм байна. нэг машиныг үүсгэхэд 1000 км газар товчлчих юм шиг тий. Яг За хот руу явж байхдаа бол тэр олон машин байх гүйцэтрүүлгүүл хийгээл хотын төв рүү ороод ирчих юм шиг ялгаагүй л бүгдээ 5 шар дээр так гацал зогсож байгаа. яг зөв. Намайг бараг би 80-таа явж миний хажууд галзуу юм шиг тавих гэсэн жолооч 5 шар дээр хэд миний урд нэг 20 машины урдл зогсож байгаа. Тэгэхэд тэр хүн амнасаа дэнчин тавьчих. Тийм яг үнэ. Одоо нэг сүүлийн үеийн ярьдаг нэг бэтмэд гэдэг л. Тийм. Тэр шиг амнасаа дэнчиндээ явчихж байгаа. Хэрвээ осод гарвал би угаасаа 100-тай явж байгаа юм чи миний амнаас амьд үлдэхгүй ойлгомжтой. Гэхдээ би осол гарахгүй л үз хурд очно гэсэн хоёрхан сонголттой л явчих байгаа гэсэн үг. Яа. 120 км/цагаас илүү хурдтай онож. Тэгээд манай цагдаагийн байгууллагаас хөдөө орон нутгийн замд хурд хэмждэг. За хурдыг бол хоёр янзаар хэмжиж байгаа. Агшин зуурын хурд буюу одоо нэг цагдаагийн буудна гэж яриад байдаг. Тэр бол багжаар тийм. тухайн үеийнхаа цагдаагийн хажуу гарч байгаа үеийн агшин зуртны хурдыг л хэмждэг. А нөгөөх нь дундаж хурдны камер гэж камер байна. Тэр нь болохоор тухайн 200 км газрыг 80 км/цаг хурдтай явж байгаа юм шиг 230 м дотор туулах ёстой. 200 км газартаа 230 м дотор орж ивэл та 80 км цагаас дундаж хурдаас илүү урттай явсан гэдгийг тооцоолоод байна. Одоо аймгийн дунд ер нь бол камерууд дундаж хурдны камерууд нэлээх тавигдсан байгаа. Тэгвэл гол тэр камерын доогоор гарлаа таны машины бүх мэдээлэл бичигдээд цаг минутаа бичих чинь дараагийн аймаг руу ороход постных нь нэлээд наанаас бичигдээд пост руу очиход цагдаагийнх нь айл хэдийн нөө зам дээр зогсож цагдаагийнх нь уцаар сигнал ирчихдэг. За энэ машины жолооч хурд өтүүлсэн. Гарцаа. Энэ машины жолооч онцлогоонд ороогүй, татвараа төлөөгүй гэдэг. За би саяхнаас бас нэг зүйлийг санаачлаад эрхээ асуусан одоо би өөр хамшилгуунж эрхээ асуулж шүү дээ. Тэр нууцар машинаа барь явж байгаа шүү дээ хүмүүс. Тэнгууд л эрхээ асуусан машины дугаар бас тэр камера илэрдэг болсон. Тэр уулзуур дээр зогсож байгаа жолооч эрхээ асуулчаад манайхын чинь дотор нэг ийм зүйл байгаа байхгүй юу? Эрхээ асуулчаад дугаар явдаг өдөр машинаа барихгүй тий улаан гэрлээр барихгүй нэгдүгээр нэгээр явахгүй бол манай замын цагтаа нэг хөдөлгөөн зохицуулаад барагтаа зогсоож шалахгүй гэдэг тийм ойлголттой жолооч нар их яваад идэх байхгүй юу? Одоо тийм ойлголт байхгүй болцоо л гэсэн. Одоо л техникийн асуудлаар шийдчихсэн. Одоо техникийн асуудал уулзуурын доогуур гарлаад л уц нөгөө нэг ойрхон байгаа цагтаа уц нөтөхгүй ширнэ сэжигтэй гэсэн. Тэр бол эрхээ асууж жолооч биш шүү дээ. Эрхээ асуусан хүний машин явж байна. Тэгэхээр жолооч нь барьж магадaltaа шүү гэсэн үг байна. Хэрвээ эрхээ асуулаагүй тэр хүний гэр бүлийн хүн ч юм уу найз ч юм уу навжуул зүгээр амрыг өвчгөмт үзэж зөрчилөхгүй явуулчихна. Харин нөгөө нөхөр байх юм бол уучлаарай зөрчлийн тухай хуулиар 400 сая төгрөг торгууль гарах хэмжээ авч байгаа. За тийм биш ингэдэг байхгүй юу? Би одоо заримдаа 2 өдөр машин явдггүй. Тэгэд ингээд харж байгаа цагтаа байхгүй бол тойронхгүй би яг энэ сансрын буудлын цаан дандаа бэрхчээд идэг байхгүй юу? Эдгээр камераар мэдчихэд байгаа юм байна шүү. Ер нь бол би 40 мянга торгуулсан байна. Ер нь бол яг бас цагдаа түрүүн би ягаад энэ зөрчил рүү орчваа гэхээр цагдаа заавал ингэж нэг юм шалгаж ийж, торгож ийж, тий. Харж ийж, чиг баримтыг хурааж ийж манай жолооч нар нэг ингэж заарун бол нэг юм жоохон толгоонд юм суугаад. Уг нь бол тиймэрхүү байхгүй. Ерөөсөө л ухамсартай л гараа явахдаа л ухамсартай явчихмаар юм. Энэ одоо би таад дахиад нэг өнгөрсөн жилийн л тоо хэлэхэд байна л да. Өнгөрсөн жил одоо бүгдээрээ
нөгөө хүүхд гүйчгэдийг ирлээ хасаа гэд нэг сарын хугацаанд 80 явах гэдэг байгаа тийм. Тэгэл өнгөрсөн жилээ хичээл сургууль гэсэнтэй холбоотойгоор зөвхөн 9 сарын тоо мэдээг авч үзэхэд л 8 хүүхд зам төвөр ослоо болсон өнгөрсөн оны 9 сард нас алдсан. Бүр амь насаа алдсан. Тийм. Үүнээс 7 нь хөдөө орон нутагт. Хөдөө орон нутагт. За 101 хүүхд бэртэж гэмтсэн байна. 101 хүүхд сарын хугацаанд тэр өдөрт дунджаа 3 болчихж байгаа. Хаа. За Тэр бас өнгөрсөн 9 сард. Тэгэхээр одоо энэхүү бид бүхний ярилцлагыг сонсож байгаа сонсогчдоос тэр тусмаа жолооч нараас л гуйх гадаг зүйл маань бүгдээрээ гэрлээ хасаагаад нэгдий хажууд хүмүүстэй анх шаардлага тавь хүүхдүүд зам тавьж өгье. Тэ? Эсвэл зам төр болсоо зурцсан хэлж хэд хийж болох бүх зүйлийг өөрөөсөө л хэлмээр байгаа байхгүй юу? Энэ араа хүмүүс ингэж бодоод идэм билээ. Торгуул ингээ байгаа нь торох зоригтой гэж ойлгоод идэм билээ. Тэгсэн чинь мөнх эрдний ярианаас нэг юм анзаарагдаад байгаа байхгүй юу? Мөнх эрдэнэ болохоор аль болох торгомоорг байгаа байхгүй юу? Би анхааруулаад хэлж штэ болоо бити торгуулаараа ингэж торгодсон штэ гэдэг аргыг нь хэлээд штэ. Тэгэхээр манайхан хараа гол нь нэг юм хоёроор нь худлаа хардалт марталтаас болоо шал дэмий юм өөртөө бий болгож яснаас анханасаа ухамсарынхаа төвшөнд шийдээд энэ тоо баримтууд хангалттай юм хэлж штэ бидэнд. Тийм учраас бид нар энийг хангалттай ухамсарынхаа төвшөнд шийдээд хүүхдийн төлөө ерөөсөө л ингээл гэрлээ хасааяа л гэж. Ерөөсөө ингээд замын хөдөлгөөнд оролцдог анхаарал сонор сэрэмжтэй явъя. Хууль тогтоомжид заасан дүрм журмыг наад захын зүйлсүүдийг л шагштал биелүүлчих. Тэгэл болов. Нөгөө иргэн хүний, хувь хүний ухамсартай л холбоотой асуудал болчиход байна л да. Яг үнэ. Тийм нөгөө манай энэ сонсогчид маань бас комент хийсэн байна л да. Хүүхдүүдтэй зацруулагчтай хүүртэг цүнх хэрэглүүлж сургамаар байна гэж бичсэн байна. Ер нь гэхдээ ер нь зөвлөгээд байгаа тийм. Байдаг тий уг нь. Түрүүн би нөгөө нэг саяны нэг тав штэ шөнийн цагаар Тий. 18-аас 35 насны мөргүүлсэн гэдэг. Хүүхэд байхгүй хоолтой дотор. Харин тийм. Манайхын чинь манай хүүхдүүд ч маш мундаг байхгүй. Бүгд цүнхэн дээр зурлагч. Харин тэгдэг тий яг тэгдэг. Бүгд ийм ханцун дээр бугуувчтай тий. Ядаж худалдаж авсан аав ээж нас нөгөө санаатай ч юм уу азтай ч юм азгүй ч юм уу хувцснаас пассворт авсаад. Тэгдэг. Хүүхдүүд за шүн тийсмэ хөдөлгөөн бас өөртөө баг байдаг тий. Эртөө орчдөг. Тэгдэг. Тэр харьцангуй шөнийн цагаар бага насны хүүхдүүд машин үргэлэх. Харьцангуй баг байдаг. Тэгээ бас юм байна. Фосфортой тэр юм одоо хэдэн метрийн зайнаас харагдах уу? Фосфортыг бид нар тошиж утсан. Саяны бид нар гэрлийн судлааг бас өөртөө хийж утсан. Фосфорт манай одоо цагдаагийн өмсөд фосфорт бол 150 м бол хангалттай. Асар болоос харагдсан юм билээ. Ерөнхийдөө машины холын зам тусгалч өөрөө 150 м байдаг байхгүй юу? Аа. Машины гэрэл хаан тусчин тэндээс Хүрлээ. гэлтгэн харагдав. Яг тийм билээ. Би нэг хаана үлээ хөдөө чөлөө явж хагаад би одоо тийм хөдөө нөгөө ажил явдлаар явж хагаад бүр үүрээр гарах ажилтаа болоод машиндаа гараад иргсэн чинь буланд орсон чинь бүр тэр буланд тас харанхуй гудамны буланд хүн хөдлөөд байгаа нэгэд бүр амар тод харагдсан юм билээ. Би нөгөө ажилчны хувцас чинь тийм байд юм билээ шүү дээ фосфорттой. Яг энэ фосфортыг бид хүмүүс нөгөө мал дээр нэлээд ашиглаж байгаа. Аа за. Хөдөө орон нутгад нөгөө мал өгүүлдэг асуудал гэдэг шүү дээ. Өвн зөвлөд за өхөрний хүзүүнд хийж гин. Заримдаа адууны хүзүүнд адууны бүр ингээд шилбэх шилмүү те. Хөрөнд хийж чинь. Бүгдэнд нь ихгүй одоо нэг 5 малын нэгэнд ч юм 3 малын нэгэнд ч юм тэгээ ичг хүргэлж байгаа юм. Шөнийн цагаар бол тийм байна. бас нэг машинд холоос харагдчихдаг. Тэгэхээр жолооч аюул саалгах боломжтой. Тэгэхээр юу юм бэ? Одоо нөгөө нэг том болцсон хүүхдүүд нь штэ 9 10 11 дугаар эдгээр чинь дандаа ингээд хичээлийн бус цагаар энэ сургалт хэмжээнд явдаг байхгүй юу? Манай хүүхдэл гэхэд өвөл одоо ингээд 4 цагаас 6 цаг хүртэл сургалтанд явдаг. Тэгээ орой алхаж ирдэг байхгүй юу? Инх тайвны гүүрээр. Тэгэхээр бас ийм том болж байгаа хүүхдүүдийнхаа цүнхэнд нь хувцсанд нь бас цацруулагч хийж өгмөр юм байна. Тэгэхгүй бол тэд нар чи өөрсдөө нэг том болцсон ингээл ганцаараа яваад байгаа шүү дээ. Гэтэл яг энэ аваар осолд орох магадлал бас маш өндөр байд юм байна. Том хүмүүс ч л осолд ороод явна. Тэгэхээр том болцсон хүүхдүүд нөхрүүдийнхээ хувцсанд бас фосфорддаг юм хийж өгөө явуулаарай. Цацруулагчийг ингээд одоо зүгээр ингээд анхааруулах тэмдэгтэй биш тэрийг жоохон загварлаг болгоод хувцсандаа наацгаач яг гоё юм байна тийм чи. Нэг цөөх мөнгөн дээр нэг юм од мод хэлбэртэй ч юм уу нэг юм жоохон загварлаг болгож наах. Ер нь бол яг тийм одтой юутай юмнар бол гадаадын жишээн дээрс нэлээд үгүйсэн. Би нэг 2022 онд манай орчин сэргийлэх бас хийжсэн. Яг саяны судалгааг 2022 онд гаргаж ирсэн байхгүй. Тэгээд бид бүхэн нэг зүйлийг санаачилж ирсэн. Энэ нь болохоор таны хувцас цацруулагч байхгүй шүү дээ. Тэндээ та шүүн явж чинь хөдөлгөөнд оруулж чинь нэлээд зам гарах хэрэг гарч чинь. Тэгэх юм бол яах ёстой вэ гэхээр ерөөсөө ингээ асууж чинь. Яг тийм энэ бас гоё юм билээ. Практик юм билээ. Таны утасны энэ спичиг чинь бас шөнийн цагаар нэг 150 200 м хангалттай харагдана.
Та Тийм үү? явгооны гарцсан дээр ирээд машин ирж байгаа тал руугаа ингээд даалж. Гэрэл сүлтгэнээд ахаар хүн мэдх юм билээ. Энийг гэрэл ингээд хөдлөөд ивэл та машин бараа явж хахад хавранхуй замаар машин бараа явж идэл урдаас нэг гэрэл хөдлөөд ивэл та Шууд хурдаас харна. явган хүн байна гэж та өөр ойлгоно. Тэгээд та хурдаа авчих. Тэгэхээр жолооч хүн Ингээ асааж ямаар юм байна. за тэр үс явгууны аюулгүй өнгөрөөч. Нөгөө явган зогссон гэсэн гэрлэр анх нөгөө жолооч нь хараа хурдаа асчих юм бол бүрэн зогсны дараа зам руу гараа. Явж байна. Ерөн бас нэг явган зогсдоо нэг анхаарах хэрэгтэй нэг зүйл зам тавьж өгж байгаа машин бүрэн зогсныг мэдсэний дараа хөдөлгөөний эхлүүлэх хэрэгтэй. Яг зөв. Тэгээ машин чинь одоо өвөл төр тусмаа тий. Зам тавиад өгчлөө гэж бод гусаж ирэх мөрөж байгаа юм. Яг зөв. Хөргийн минь зогсох гээд байна шүү дээ. Зогсох гээд байдаг. Тэгтээ гулах чинь манайхан чинь бас дөрөв үлрэлийн дугуй гэдэг нэг супер дугуй машиндаа тавьдаг хүмүүс шүү дээ. Яна би бас Дөрөв үлрэлийн дугуй гэж бол хаач байхгүй. Тэр тэгээ ягаад дөрөв үлрэлийн дуу гэж яриад Тэр идэм чинь байдаг юм Япон бэ? бол- Дөрөв үлрэлийн дугуй гэдэг маань яг хаа одоо яг таны хэлж байгаа зүйл Япон солонгос буюу өвөлдөө хасах 10 градусаас нэг тийш ордгоо газарт нөө дугууны баллуур нь 10 градусаас дээш бол ялгаагүй хөлтөжтэй л гэсэн үг. Эрдэнэлэг чанар тийм. Одоо бидний яг хэрэглээд байгаа өвлийн дугуйч нөө Есүсгээр тэмдэглэсэн. Эсвэл уул цасны дүрстэй тэр дууны баллуур ч нэг заалтаас гэж хасах 30 градус баллуур нь хөлддөг. хөлдөхгүй яг ингээ барих зурх чанар нь Баллуур хэвээрээ хөлдөггүй байна. нэ гэдэг чинь зурах чадвар сайтай гэсэн. Тэнгууд л манайх дөрөв үлрэлийн дугуйг нь хас 10 градус дотор хөлдчихдэг. 10-аас дээш градус хөлдчихдэг дугуй тавьчихдаг. Харин Анхны цас ордог. За анхны цасан дээр ч бас гайгүй нойтон цасмаас орчуул явчихин тий. Миний дугуй сайн байна гэж боддог. Тэгээ хас 20 гараад ирэнгүүт тас мөнгөлдөөл хэлдэг асуудал байдаг. яа. Тэгэхээр тиймэрхүү дугуйтай хүмүүс чинь бас явган зурш мөрөгчөд байгаа асуудал байна. Маш энгийн техникийн юмнууд байна. Энэ бол бидний бас яг сонор сэрэмж гэхээс илүү бэлтгэл базаахад асуудалтай холбоотой. Бид нар ингээл яриа л гэдэг. Ярьсаар үтэл амар хамгийн ихний заснаар бид нар зуны дугуйчуулын одоо уулзалтын клуб ажиллуулад эхэлдэг штеп зам дээр явж чадхаа ойлцоогоод энэ тийм зогсоод манай Монгол цас орох нь бол бүр Тодорхой 1000% магадлалтай штеп. Тэгэхээр энийг бол бид нар бэлдэх Тэгээ одоо ёстой. эдгэрсэн маань энэ жил 9 сарын дундаас орог цас орох, Дарматар цас орох магадaltaй гэсэн. Хэлээр төвдөх магадaltaй. Тэгэхээр жолооч нар бол хувийн бэлтгэлээ маш сайн хангал юм шаардлагатай. За одоо бас нэг сэдвэр орохгүй манайхан болохгүй бол чи би бас үлдээч гээд байна. За Хүүхдүүд маань дугуйтаа Үгүй, скутертэй наадах чи яг асуусан байна. хөдөлгөөнд оролцоод завтар бас төртөд. харин тэгж. Тэгдэг. За одоо дугуун дээр би та нэлээд ойлгомжтой сонсогч нар нь бас нэлээд ойлгоод байгаасаа гэж бодож байна. Эхлээд нас ирнэ. За 10 хүртэлх насны хүүхэд бол ерөөсөө л эцэг их асран хамгаалагч гад дэргэд дугуйтаа явган үний замаар эцэг их асран хамгаалагч гад дэргэд явган үний замаар явж болно. Хэрвээ ганцаараа дугуйгаар тоглож байгаа бол гэр хороолдол хашаан дотор ганцаараа. аха. Орон сууцнд бол хүүхдийн зориултын тоглоомын талбай дээр л ундаг дугуй скутер роликоор тоглож болно гэсэн хүүхд. Таны хүүхэд байрныхаа автомашины парклдаг зогсоор дотор роликоор тоглож байгаад ухарж байгаа машин мөргүүлчүүл 100% таны хүүхэд хохироод үлдэн эцэг хасран хамгаалагч дээр нь харуулах наснууд харалц хөнгөөр дуунуусан гэдгээр нь торгуул арга хэмжээ тооцно. Мөргсөн жолоочд бол хариуцлага тооцохгүй шүү. Хууль бол өөрөө цагаан дээр цаасан дээр цагаан дээр хараа өвчсөн мэт тий. Харгалц хөнгөөр явуулсан түрүү хэлсэн шүү дээ. Нөгөө пүрүүснээс намгүй хүүхэд чинь гараад ирэхэд тэр жолооч мэдэхгүй шүү дээ. Тэр жолооч дөрмийнхээ дагуул бас хөдөлгөөнөө хийж байгаа байхгүй. Энэ замаар хүүхэд тоглох ёсгүй гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Хэрвээ хүүхэд явж байгаа бол харгалц хүнтэй хүүхэд явах ёстой байхгүй тэр замаар тий. Тэгэхээр 10 хүртэлх насны хүүхдийг ямар ч тохиолдолд ганцаарынгийн зорчих хэсгээр автомашин дээр халбаа Скутерээр дугуйгаар скутер одоо бусад спорт тоглоомууд тийм Оройт морд гэдэг тоглуулж болохгүй. За бүр 20 тайм биш үү манайхаа. Хэрвээ мөргүүлээд дайруулсан тохиол таны хүүхд түрүү хамгийн ихэнд хэлсэн нөгөө Хүүхэд сэтгэл санаа, эд материал, найз хүүхд ирээдүйн ингээ хохирч байгаа шүү. Зам дээр бас өөрөө маш том хоригдолтой байна. Тийм. За тэгин гол 10-аас 14 насны хүүхд хоёр дахь шат руу левел рүү орж байна тийм. За 10-аас 14 насны хүүхд бол зөвхөн ундаг дугуун зам явган үний замаар л унж болно. яг эцэгхийн хараа хайршилтанд байхгүй гэж болно. Аа. Зөвхөн ундаг дугуун зам явган үний замаар л. За тэгвэл явган үний зам чи өөрөө дотроо бас хөдөлгөөн ихтэй байгаа тохиолдолд хүүхд маань түрээд явах хэрэгтэй. Хэрвээ цахилгаан дугуйтаа уу хурдан айнах боломжтой бол явган үний замаар явган үний хөдөлгөөхтэй 10 км цаас хэтэрхгүйгээр явах хэрэгтэй. Нэгээс нь явган үний зам дээр явган зорчигч давуу эрэхтэй ундаг дугуйтай бол зам тавьж өгнө л гэсэн үг. Аа зөв. Тэр зүйлийг манайх ойлгох хэрэгтэй. Тэгвэл сигналтай хөөгөр ийшээ тийшээ эсвэл явган зорч очиж мөргөдөж болохгүй. Аль болох явган зорчиж байгаа давуу байдлыг хангаад өөрсдөө зам тавьж өгөөд өөрсдөө тойрож үлжээд явна гэсэн.
зөв. За тэгээд 14-өөс дээш насанд байж иж ундаг дугуйн зам бол явган хүний замаар явах боломжгүй тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талаар яв. Одоо ингээд энэ төв замаар дугуйн зам, явган хүний зам хоёр зэрэгцээд байж байгаа шүү дээ. Тэн дээр ингээд би нэг хоёр хүн маргалдаж байгааг харж ирсэн. Явган хүнийг одоо дугуйтай хүүхд ингээд одоо нэг талынхаа одоо өрөөлөөр яварчингууд харсангүй гэсэн чи та өөрөө дугуйн зам дээр явж штэ гэдэг нөгөө хүүхэд загнаад байдаг. Нөгөөх нь юу вэ гэдэг энэ одоо яах вэ? Ерөн бол ундаг дугуйн зам тэмдэглэгээтэй газар ундаг дугуй Явах штэ. За. тийм бусад нөгөө тоосгон ч юм уу бус тийм тэмдэглэгээ явган хүний зам гэдэг тарим газар тэмдэглэсэн байгаа шүү дээ. Тэрнгээр явган нь ундаг дугуйн зам ундаг хүн яваас урчмаар байна. Тийм. Ундаг дугуйтай би бас таны FM дээрээ сая дугуйтал ирлээ. Хоёр ундаг дугуй зөрөхтөл баруун гар талаар зөрмөөр байна. За Бас ингээд чухал, их бол за тийм бол 14-өөс дээш насны хүн би түрүү хэллээ. Зорчин хэсгийн хамгийн баруун гартлыг шахаж нөгөө нэгдүгээр баруун гартлыг шахаж явна. Аха. За уул игнэний дундлын цагаан зураас бол ундаг дугуйны зам биш. За, Хоёр давхгүйгээр баруун талаар барьж явах нь шүү дээ би дандаа. ерөөсөө л зорчин хэсгийн нэгдүгээр нөө шүү дээ. Автобус Тийм. тэрний хамгийн баруун гартлыг шахаж явна. Хэрвээ эхний ээлжин та явган хүний замаар явах гэсэн чинь боломжгүй байгаад байдаг. За. Ундаг дугуйн зам тухайн хэсэгтээ чинь байхгүй бол та зорчих хэсэг рүү орж болно гэсэн үг байхгүй юу? 14-өөс дээш насанд ижиж. Гэтэ зорчих хэсэг рүү орохдоо хамгийн баруун гартлыг шахаж явна. Зөв. Зөв. Тэгээд шахаж явж байгаад ундаг дугуйн зам ч юм уу явган хүний зам гараад ирэх юм бол та буцаад тэр замаа сонгож явна. Тэрс байнга машин замаар яваад Тэр голын цагаан зураасаар яваад иж тэр болохгүй. голын цагаан зураас ундаг дугуйн зам биш шүү. За манайх анхаараар наач Тэр ёстой болохгүй. биш. За ундаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс маань уулзураар машинтай адилхан гарахгүй. Уулзураа яаж удаа явган хүнийг гарцаар нөгөө ундаг дугуй скутер ролко түрээд гарах ёстой. Гэтэл машинтай адилхан уулзурд нэвтэрч гараад чигээ өрчөж байгаа машин мөргүүлээд байдаг. Скул нөгөө талаасаа гэрлэн тохио зөрчиж оржсэн шар гэрлээр амжих гэж оржсэн ч болооч хуртаа оржсэн ч болооч машин шиг тавих гэж мөргүүлж байдаг. За манайх бас энэ ингэж байгаа. Энд ч бас бичиж гин зарим газарт явган хүний зам байдаггүй, зарим газар дугуйн зам байдаггүйгээ бичсэн байна. Энэ маш ойлгомжтой. Манай Монгол улс одоо ингээл айл болоход болохоор ингээл хийгээд байна, нэмээд байна. Одоо болж игэл ингээл болох гол нь штэ. Тийм болохоор яг нэг давгчгүй хүчин зүйл гэдэг штэ. Тэрэн шиг явган хүний зам, дугуйн замтай газруудаараа яг оролцох ёстойгоор оролцоод байхгүй тохиолдолд дугуйгаа түрх ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар оролцох юм байна шүү. Тэгэхээр энэ аль бол зохицуултууд нь бүгд ингээ байгаа юм байна. Дээрээс нь нараа баруун тал руугаа ер нь шахаж явах юм байна. Одоо ер нь явган хүн зөрсөн ч гэсэн баг баруун зүгнэрээ зөрчүүл хамар те. Гарцаар гарахтаа хүртэл тийм байлээ шүү дээ. Уул нь баруун зүгнэрээ ингээ бариад гарцаараа гарчвал нөгөө зам нэвтрэх хурдан юм бэлээ. Ингээд чигээр хөөдөдөөс явахаар мөргөлдөөд ингээ зам дээр ингээ баг явган хүмүүс чинь төгжиж мөгжирснэ. Гэрэл мэрэл унтарсан чинь манай ингээл амар хурдан унтардаг гэдэг юм билээ шүү дээ. Манайх чинь. Тэгэхээр энийг бас жоохон бодоод хаана ингээ бүгдөө гоё болох талаас нь ингээ хийгээд үзвэл энэ том метрополитен хотод чинь одоо бид нар бас боломжтой амьдрах бас боломж нь бас болж штэ тий. Тэгээд өнөөдрийн энэ сэдв болвол маш том агуулгатай, маш том ярих зүйлтэй, мэдэх зүйлтэй энэ сэдв байна. Тэгээд даанч бидний нөгөө нэг нэвтрүүлгийн мань цаг энэ хүрээд өндөрлөх болоод байна. Тэгэхээр өнөөдөр бас амар дуусгаж байна. Өнөөдөр бас бидний урилгыг хүлээж аваад ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд бас дараагийн нэвтрүүлэгт маань зөндөө хэрээрээ таны бас хэрэгцээ оролцоо маш их байгаа юм байна. Тэгээд зочдынхоо комментиг бас сонсогчдынхоо комментиг уншиж чадахгүй өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлж байгаа даа бас хөлцөл өчөө. Энд хараа нэг сонирхолтой комментиг би унших хэрэгтэй. Юу гэхээр азаа төрөм нэг нэвтрүүлгийн дундуур ярихта тэр гэрэлтүүлэг чацруулагчийг нөхрүүдтэй хүүхэд нөхрүүдтэй гэж хэлсэн. Нөхрүүдтэй хэлсэн чинь энэ доор нь манай сонсогч нар нөхрүүдтэй юу гэд инээлдэд байна. Тийм тэгснэ бас ингэж штэ нөхрүүд бас жоохон хайхрамжгүй шүү. Тэгсэн чинь нэг эмэгтэй тэгсэн байгаа штэ. Нөхөр чинь том хүүхэд гэсэн үг штэ. Тэгэхээр За тэр яг нэмэгтэйчүүд орж ирэхээр бид нарыг янз бүрээр их ярина. За тэрнээс гадна одоо бид нар чинь ийм аяа хамтдаа эхэлж байгаа тийм ээ. Гүүчих үедээ гэрлээ асаа гэх тийм ээ. За тийм учраас энэ одоо сарын хугацаанд үргэлжлэх энэ одоо бид нар нөлөөллийн ажиллаараа бас одоо саяны манай ахмадын хэлснээр одоо энэ тоон үзүүлэлтийг бууруулах хамтдаа гэрэн бүрийн одоо оролцоотойгоор тий одоо бид нар энэ тог болцоод бид нар ч одоо хоёр талдаа маш олон хүн амтай улстай хилэлдэг тий бидний хамгийн чухал зүйл бол хүн штэ бид нар хүн амын өсөлтөө бид нар улам дэмжих ёстой тий ингээд сайхан өсөн төрсөн үр хүүхдүүдэд бид нар зам тээврийн осол хайхрамжгүй байдлаас болж өвтүүлэх ёсгүй энийг бид нар одоо тэгд оруулъя үүний төлөө машин тэрэг барьж байгаа
одоо юу гэдэг нь тээврийн зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа хүн болгон бид нар санал сэрж явъя гэдэг уриалгыг та бүхэндээ тавьж байгаа шүү. Тэгээ та бүхэн маань хичээл сургууль ихэлсэн энэ цаг үед ямар нэгэн байдлаар одоо Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохдоо үр хүүхдүүд энэ дотор явж байгаа шүү гэдгийг бодож оролцъё. Тийм ээ. Тэгээ түрүүн бас манай ахмадын хэлснээр тэр бол их үнэн шүү. Нөгөө нэг 0-10 насны хүүхэд энэ хоёр машины голд байж харагддаггүй тий. Бид нар машин байна л гэж боддог. Энэ өөрөө одоо бидний хамгийн чухал зүйл байгаа шүү. Гүч хвидэ гэрлээ асаацгаая. Сэтгэлийнхаа гэрлийг асаацгаая. Мэдлэгийнхаа гэрлийг асаацгаая. Зам тээврийн хөдөлгөөнд орцохдоо машины гэрлээ хүртэл тийм ээ. Асааж оролцъё гэдэг энэхүү уриалгаар одоо өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөж байна. Тэгээ өнөөдөр бидний урилгаар бас тээврийн цагдаагийн урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахмад мөнх эрдэнэ маань ирж оролцсонд маш их баярлалаа. За баярлаа. За ингээд өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Цогоор урайгаа хэлээд дуусъя. Бидний хэсэг сайн цагийг хамт бүтээ гэсэн уриатайгаа. 1 2 3 бид нэг хэсэг сайн цагийг хамт бүтээ. Иргэн дуусах дуу хөгжмийг энэ цагийн мэдээлэлтэй 930 шоу танд хүргэлээ. Энэ өдрийн ажилд тань амжилт хүсье. Амжилт хүсье.